Зя сайн байцгаана уу. Тэгэхээр ойрын үед Монгол улсад төрөл бүрийн тэмцээнүүд айгүй их болдог болчиж хүмүүс бас үздэг болчиж өөрсдөө бас хичээлдэг болчиж тэгээ бас энэний хамгийн гол а, гол чухал одоо тулгуур зүйл нь болохоор энэ холбоодуудын дарга байх зөндөө олон холбоодуудтай болчиж тэгээд энэ холбоодуудын дарганаар их бага хэмжээгээр төрөл бүрийн зар сурталчилгаа реклам бусдад түгээх мэдээллүүд бас өгж гин зааж гин тэгээд хүмүүсийг спорт руу уриалж гин энэ бол үнэхээр гайхалтай мундаг. Би бас ирээдүйд та бүхэн шиг юм мундаг хүмүүс болно. Тэгээд илүү их зүйлийг бусдад зааж сургаарай гэж хүсье. Тэгээд яадаг ч гэсэн өнөөдөр болохоор гар барилдааны тэмцээн болсон. Яг мэрэгжлийн бус тэмцээн болсон сонирхогчдын. Тэрэн дээр болохоор найзыгаа дэмжих гээд очисон. Зөндөө олон хүмүүс оролцдог болчиж. Тэрэн дээр болохоор нэг анзаарчихсан юм нь болохоор би өөр тэмцээнүүдээр бас анзаарчихсан л та. Одоо одоо бид нар чинь нөгөө нэг одоо халах хүмүүс гэж шилдэг те. Одоо халах хүмүүс дээр тэгэнгүүт одоо бурайд казак хүмүүстэйгээ одоо дөрүүд гээл хүмүүс байгаа те зөндөө олон эднээс бас зөндөө олон өөр жижиг яснууд бас байгаа. Дөнгөж тэр хүмүүсийг жоохон гадуурхах ч гэх юм уу ийм жоохон муухай юмнууд бас байгаад идэг юм шиг санагддаг. Гэхдээ гар барилдаан дээр болохоор тэгж гадуурхсан юм гараагүй л дээ. Одоо зохион байгуулж байгаа талаас ч юм уу байгаагүй. Зөвхөн үзэгч талаасаа үзэж байгаа хүмүүс маань хөгжөөнд дэмжиж байгаа хүмүүс маань жоохон нөгөө нэг одоо жишээлбэл хоёр Монгол хоорондоо үзэж байгаа байхгүй алтын төлөө энэ төр үзэж яхад болохоор нэг хүмүүс сонирхгүй дөнгөд яг тэр алтын төлөө нэг одоо казак залуу өнөөдрийн тэмцээн дээр болохоор ер нь казак бурайд хүмүүс бол спортын тал дээр үнэхээр мундаг байдаг тэнгүүд алтын төлөө гараад ирсэн нөгөө талаас нь Монгол залуугийн хувьд бас нэг казак залуу гараад ирсэн байсан. Хоёулаа үнэхээр мундаг байсан гайхалтай. Тэгээ хоёулаа маш том дэлхийн хэмжээний тамирчин болох бах. Тэгээд тэр хоёр маань болохоор амар их хандлт авж байгаа байхгүй. Ер нь нэг гадаад хүн хүрээд ирсэн юм шиг Монголд нэг гадаад хүн урч ирээд эсвэл Монгол хүн гадаад очиод гадаад хүнтэй өрсөлдөөд нэг их орныхоо нэрийг гаргах гэж байгаа юм шиг бас тийм тэр нь жоохон муухай юм шиг би болохоор ер нь бол битгий хийгээсэй гэж хүсдэг. Энэ бүх яснууд казак, бурайд, дөрүүд энэ хүмүүс маань бүгдээрээ л адилхан бас монгол хүмүүс шүү дээ. Тэгээд бүгдээрээ энэ хүмүүстэйгээ бас тэр хүмүүс маань ч гэсэн айгүй гоё бид нар бол монгол хүмүүс шүү гэд явж байгаа. Өнөөдөр явж исэн казак залуучууд бүгдээрээ маш сайн гар барилддаг байсан. Үнэхээр хүчтэй. Тэгээд бас гоё хувцсан дээрээ Монголынхоо тугийг хийлгцэн. Үнэхээр бас өөрсдийгөө бид нар бол монгол хүмүүс шүү гэд бусдад түгээгээд явж байгаа сайхан тийм залуучууд байлээ. Тэгээд яадаг ч гэсэн тэрэн гэхдээ бас би битгий ингэж байгаасай гэж ер нь бол боддог байсан. Гэхдээ бас анзаарангууд нэг талаараа бас сайн ч юм шиг тэнд бүх хүмүүс шуугилдаал казак залуутай монгол залуу яг аврагын төлөө гараад ирэнгүүт л эсвэл ер нь медаль ер нь байрын төлөө өрсөлдөх болоод ирэнгүүт л бүгдээрээ үзээл бүх хүмүүс тэндээс хараад амар шимтэж үзээл алга ташаал ойрлолтоо бол тийм байгаа байхгүй. Тэгэхээр ер нь бол бас нэг бодлын спортод бусад хүмүүсийн анхаарлыг татж байгаа одоо тэнд хоёр монгол залуу хоорондоо үзэхэд болохоор хүмүүс нэг анхаарахгүй байгаа байхгүй. Тэгэхээр бас энэ нь болохоор нэг талын бас бусдын анхаарлыг татаад сонирхолтой байлгаад байгаа юм болов. Гэхдээ бас битгий их тэгж муухай тэгэхээр өнөөдөр бас үзэгчд бас муухай тэгж үүлж мүлээд ч юм уу тэгж байж тийм гаргаагүй л дээ зүгээр тэрэн дээр анхаарал хандуулж байгааг нь болохоор бусд нь ер нь хүмүүс бүгдээр ойлгож байгаа шүү дээ. Ер нь бол тийм ястнуудыг ялуулахгүй байхаар ч юм уу эсвэл халах залуугаа арай их дэмжээд ер нь бол би бол манай найз өрсөлдөх гэж ороогүй л бол би адилхан халах байна уу, дөрүүд байна уу, бурайд байна уу, казак байна уу би бүгдийг нь дэмждэг. Ягаад гэхээр бүгдээрээ л Монгол үндэстэн. Тэгээд бас ер нь бол та бүхэн мэдэх хүмүүс нь бол мэдэх байх, мэдэхгүй хүмүүс байх юм бол одоо маш том тэмцээнүүдэд одоо сая гэхэд дэлхийн аварга дээр хоёр тамирч очсон, казак тамирчид очсон, Монголыгоо төлөөлөөд сайхан амжилтууд гаргаад дэлхийд өөрсдийнхөө нэрийг дуурсгаад одоо боломжтой бол төрийн далбайгаа одоо гаргаад гоё төрийн дууллаа их шиглүүлээрэ гэж хүсэж байна. Тэгээд маш мундаг тамирчид бурайд казак үндэстнээс дөрвүүд үндэстнээс бас зөндөх гарч ирдэг. Тэгэхээр
тэр хүмүүсийг гоё дэмжээрэй, битгий их муухай гадуурхаараа, муухайгаар битгий хийж байгаарай. Адилхан монгол хүмүүст гэхдээ бас одоо яг тэгж үздэг шиг бусад бүх монгол тамирчтайгаа ч гэсэн бүгдийг нь тэгж үзэж гоё дэмждэг баймаар байна. Тэгээд битгий нэг нэгнийгээ гадуурхаараа, бие биендээ хайртай байцгаая. Монгол хүмүүс эвтэй байхдаа хүчтэй те. Эвтэй байхдаа бол юу ч хийж чадна. Тэгэхээр бие биендээ хайртай байгаарай. Баярлалаа.